Бүдэг дуулж байна. Номхон. Нөхөр пианоны удирдагчид илтгэх нь бүтэтгэлийн үйл ажиллагаанд бүдэг бэлхэн. Мэдээлэл өгсөн бүлгийн дарга гэр баяр. Олноо. Ямар их Энэ сонстой. Сайн бацгаана уу? Сайн. 60 насны Жапон сэдвт хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүндэтгэлийн дуу дуулахад бэлтэг. Охи адан багчута өөргисэн модан цэцэлээ бүри синерусэн зэбожиг натмара натцая алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арван эрдмийг шинтэн хүртсээр арван жилийг адан ортлоо үслийн жилийг ургуулж огсон хүрээдийг огтолсасан арван жилийн сургуулиад орсож очит багшнараа санан явна. Сурагчдаа өнөөдрийн манай үйл ажиллагаанд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн модонд Алтан гат содонд Дандар багш хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн модонд Алтан гат содонд харуулнаар орж байна. Энэ хоёр багштай урт насны удаан жаргахын өлзийтэй яриулыг дөөлн дэвшүүлье. Өнөөдөр бид нар
Өнөөдөр бид насны басхыг 60 насны басхыг алтлаа. Жигүүртэй юм шиг ялж явсан залуу насаа үдлээ. Өөдөөс гүйлэг ачсаагаа хараад баярлдаг боллоо. Өнгөтэй өөтэй хувцаар өөрийгөө торддог болжээ. Сайдмын хүндийн буурал бол цаанаас нэг содон толгой сажлах буурал захир сэтгэл дуяатаа. Хоёр давхар цагаан байшин ээж авыг минь санагдуулж хөөсөлд үүсэн томоогүй нас юутай гоё вэ? Ангийн охтууд хор шар хөдөлгөөд түнжин толгойтой банднаар шоглож дээрлэхэд дөрсгүүт гаргаан эрж ядан хайгаад зүггүй байдтэй бид чинь. Энэ орчинд амьдарч явахад минь ээж аав минь сэтгэл эзэмдээд болохгүй юм аа. Ингээд ээж аавдаа ачлал үзүүлсэн билүүгээд эргэж санаад ээж аваа дурслаа. Гавьяатын тэмдэгтэй аав минь гартаа гагнуурын алхтаа инженер байлаа. Хөвсгөлийн хөгс совдоо үзэгтэй ядраагүй хөөрхийдээ ёстой аав шиг аав байсан. Олондоо төгжээ хар хочтой улстай удирдах ажлын туршлагатай намда үнэнч дарга байлаа. Намуухан дөлгөөн эцэг байжтэй. Хүүхнүүдийн дунд алаг нүдэрээ гайхуулсан хөдөө тосхны эвлийн ажилтан залуусыг хөгжих олон яваастаа ах намын дайчин туслагч нь миний аав байсан юм аа. Гэр хороолол тогтоо байр барьчихна. Инженерүүдийн бяцхан төгөлдөө юмхнаар юм хийчин овсгоод намс алхах нь цаанаал нэг намблаг. Гэр хороолол тогтоо байр барьчихна. Инженерүүдийн бяцхан төгөлдөө юмхнаар юм хийждэг овсгоотой амжиргаатай өрхийн төргөн байжтэй миний аав. Буянт голын намуухан урсгал шиг дөлгөөхөн би жижигхэн бэлчээр томтой аав минь газар үнэтсэн агроном явсансан гараас хөтлөж амьд хүргэсэн ачтан байсан юм аа. Монголда фоксын баяу нэртэй сургуулийн бичгийн соёлыг түгээгч дотор байрны зөвлөх багш байсансан хөвгүүдийн итгэлийг даасан багш байсан юм аа. Хөдөөнөөс төв орж ирчээд л хоёр охиндоо үзэгдэж бүхнийг минь авч өгчөөд хөртсөн арчин хаяа нэг инээгээд хичээж байгаад сургууль сайн ороороо гэж хэлдэгсэн. Хараа гол нөхөнгөөр морин тэрэг аавын минь найз байлаа. Алсаас ирж байгаа нь одоо хүртэл бодогддог. Охин нь олон хүүхдээ сайн явнаа ааваа. Орчлонд хүн болгосон тандаа баярлалаа. Нар сарны завсар 60 жил амьдралаа. Насаа агсаар 100 жил болно бид. Нүглийг буйнаар мэлаж амьдрын намтраа зөөр цуцаад жарганаа бид. 60 нас нарлаг намрыг санагдуулна. 60 нас тогтсон амьдралыг сэтгэл хангалуун тухтана. 60 нас ертөнцийг үзэх нүдээр ертөнцийг өөрийн нүдээр харах шунал давтна. 60 нас сургамжаар бусдыг милаасан өглөө нас. Ихтэйхийдээ өөрийн гэсэн бодолтой үлдээрээ өрх гэртэй сэтгэлтэй хаттай хүн гэдгээ харуулаараа зөв амьдралд бусдыг хоршуулчлан оролцоороо зүгээр л өөрийнхөө бодлоор сайхан амьдраарай. Тансаг зоогийн 46 удаа би ирлээ. Цагийн аясаар дагаж та нартайгаа сэтгэл хамт шүү багш нь. Насаараа бид нэг ангийнхан гэдэг өөрийгөө бүү мартаараа цагаан сараар утсаар мэд мэдэж солгож занштай. За.
하나가 걸어오네. За явсан. Сурагчийн хугацаар Уран төрлийн нэг дараа үеийн дахихгүй гэсэн үг эвлүүлж уншвал эр зэргийн цал. Юуны цолоо? Эр зэргийн цал. Зөв за аюул цэцэг онц. За дараагийн дараагийн тав. Эхний үеийн урт үндэстэй модны нэр. Модны нэр. Дараагийн үеийн хамтрахын нэгэн дагвар. Эвлүүлж уншвал эртний түүхт хотын нэр. Эхний төв татаа. Хаагар. Монгол хот юм багшаа. Урт үндэстэй модны нэр гэсэн шүү дээ. За. Дараа үеийн хамтрахын нэгэн дагвар. За. Эвлүүлж уншвал эртний түүхт хотын нэр. Хатан бодог. Үгүй тааш байтай хүмүүс хамтрах гэж зүү багшаа. Үгүй. Шаа. Юу нэ? Чи онц авсан яасан муу гоё. Юустэй мод гэсэн. Урт үндэстэй модны нэр гэж шүү дээ. Ямар мод байдаг. Дараа үеийн хамтрахын нэгэн дагвар. За гана. Манайгаа чи юу бодог гэж багшаа. Яа, сайн тоо төсөлтөө багшаа. Хамаагүй тийм. Тэр багшаа Зөө. үгүй. Таар үгүй. Чи энэ юугаа хийгээд тэнгэр шигтээд байна. Агийнхаа явдлыг санаж шоу буцаад мө сайхан байна. Энэ ямар кино вэ? Ямар нэгтэй кино вэ? Кино вэ? Нөгөө нь юу шүү дээ? Багшаагаас нэг багшаа. Дахиад хэлбэр. Би нэг дуртай. Өмнө нэг үү? А биш юм. Түүний нэг биш юм. Тэгвэл юу анхны алсан байх юм. Шээ. Эхнээ. Шээ. Хоодоо таймер. Шээ. Тэнгэр шигтэй чи одоо юугаа хийгээд байгаад байгаа юм? Яг үгүй багын явдал санагдах шоу анганаа шоу Машин тийм шүү. Би үсэлсэн шүү. Биш шүү дээ. Хоно монгон тийм. Кино шүү. Тийм байна. Нөгөө өвгний нөгөө ашуул өвгний хаадагаар яриад шүү дээ. Ямар Багш нь одоо 5 хүүхэдтэй юм аа. 5 хүүхэдтэй нэг ном үлдээвэл одоо зүгээр болов гэж анхныхаа намайг гаргасан юм. Би өөрөө амьдрал гэдгийг энийг би Баяо багшийнхаа шрифтээр бичсэн ш өөрөө. тийм бэ. Жашига дурсаа. Энийг Хасаатар багшийнхаа зургийг одоо бас зурагт нь бас их талархтын тэд зураг нь өөрөө зурсан ш. Тэгээ нэг ийм ном гаргасан. Тэгээд дараагийн номонд болоод манай ангийн бүх хүүхдүүдийг дурсамж авна. Тэгээ дараагийн ном маань одоо гарна. Ямар ч байсан байна. За ингээд энэ номоо одоо миний амьдралыг урлан бүтээсэн хот гэж. Би одоо дахин 50 жил амьдэрсэн байна. Хантайгаа 51 жил ингээд цагийг давж олон орны инженерийн гараар сүндэрлсэн энэ хотод сэтгэл сэвэлзүүлсэн залуухан наснда би саацсан. Аран шингэм зөөлөн амаргийн амгаа зөөлгөж амьдрал сэрх заруулж намайг газар нутагтаа навхалсан. Багш хэмээх алдрыг энгийн сургууль түүхэнд мөнгөлөн үлдээсэн аав гэсэн нэрийг энэ хот надад хүүхдийн дугаар чихэнд шивнсэн
амгалан хэмээх даруухан бүсгүй гэргээ болгон амьдралыг минь чимсэн алдраа хөөхөн таван үлсийг минь бэлэг болгон надад өгсөн сон. Энэ хотод эзэн нь болж дураараа сэлгэж намуухан амьдэрсэн эцэг эхийнхээ нөмөрт мангар үнэтсэн талд нь алхаж ертөнцийг илээсэн салхи хүлээсэн цэмцгэр хотоор өнөр айл болж цугтаа алхах нь надад жаргал байсан. Сүү өргөн буян хураах ээжийн минь дөв энэ нутагт сэтгэл шингэсэн хайр байлаа. Ширээ нурууны уудам талд хурдан морд хоосоо адаахад эр хүний хямар сэргийдэг. Энка молонгийн бэлэгдэл ноён хонгор уулны нарлаг нухчаад бид бүхний нөмөр болдог. Зэрэглээ шиг мэлц хараа голын намуухан урсвал миний сэтгэл мөнгөд турсгаддаг. Хар шиг сүндэрж уран барилгууд амьдралын орчин гэгээ татгалан сэтгэл зүйдэг. Эцэг эхийнхээ алтан шарилыг би эндэл нарлуулсан. Эрээн бараан амьдралын үзэх ёстой түүхийг эндэл бүтээсэн. Эцгийн голомтыг залган авч баян галаа эндэл асаасан. Эхлэл төгсгөлийн заатс нэгэн хүний амьдрал энэ нутагт дуурснаа. За нэг ийм ном байгаа. За ингээ хамт олонтой. Окей, хин авах юм бэ? За, бүлгийн дарга. Мөн хон. За, баярлалаа. За. Багснада танаа ландын багсагийн уран зэцэн юу дандаа тоотоо ноцолцоо. Заримдаа эвгүй хүртэл өсөндөө хүртэл. Монгол өгүүлж байгаа. Үгүй баялаг юм. За ингээд хүүхдүүд таанарын өөр хүүхдүүдэд эрүүлийн газ жаргал бүгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Анаас нэгэн олон жилийн 56 жилийн өмнө бас орсож байна. 1969 оны намар дахин сангийн шин төв шинээр нэгдэж Монголын сангийн чухал очиход зөвлөлтөсөн төсөнгээр байгуулсан хадгалан сайхан байгууллагыг ашиглалтанд орж ирсэн нэг нь манай Монголын сургууль юм аа. За Монголын сургууль анх 192 хүүхдийн судалтай 4-өөс 1-ээс 4-гээр ингээд нэгдэлтэй 5-аас 7-оор ингээд 3 бүлэгтэй нийт одоо анги бүлэг 100 гаруй тий анх хичээл орсон да. Энэ сургуулийн захирлаар 4-ийн цэрэг дарж идэг хүн бүрийн аваа анх сургууль ажиллажсэн. Тэр хүн бодоод маш зарчимч, хотоо шаардлагатай, хөдөлмөрч, шударга ийм хүн байсныг хэн бүхэн мэднэ. Тухайн үед манай сургууль гişнэрийн хөлцөө жаахан дотоо өдрөө байснаас хичээл нь 11 сарын ардаа нэгдэхэд бас дотоо байсан мэргэжлийн багш нар аян дараасаа ирсээр байгаа. 71 он гэхэд баг өрн бүтэн болоод тэгээд ер нь хүний амьдрал анхны юм болгон их сайхан байдаг. Зэд дурсагдж явдаг. Би 1953 онд Ахын өртөөний баг сургууль гэж яхад анх нэгдүгээр ингээд анхны сургууль явж ирсэн. Энэ над их сайхан харагдав. Ойлгоод 1971 оноос 77 он хүртэл Монголын сургуулийн анхны хичээл хэрэглэгчээр танилцтаар тэрэнд орж өгчтэй гар нээж ажиллаж байна. Тухайн сургуулийн улсын тэргүүний сургуулиудыг олгоё гэж өөрөг аваад 2 жил өстэй найр хадгаш ажиллаж ирсэн мэдэх хүн зөвхөн хаа. Тэгээд сургуулийн өөрийн шалгуулахад сургуулийн чанар өчтөн татаад
ухаан үргээ сайн биелүүлж чадаагүй гэхдээ бусдын юмнууд бол хангалттай байсан учраас сургууль Сэлэг аймгийн хэмжээнд 2 удаа төрөмийн сургуулиуд шалгарч байна. Ингээд энэ талаар судалгаа үзүүн кабинетийн эрхлэгч гээд Амтсэрэн гэдэг хүн 1974 оны сургууль хөгжил сэтгэлийн номер 5 бичгтээ хонгорын сургууль хоширч байна гэж бичсэн байдаг. Мөн хонгорын сургуулийн 35 жилийн аваар багш Зоингийн заяа тэр үеийн багш нар шиг одоо тэгж ажилладаг багш нар байдаг болов гэж бичсэн бас нэг сайхан дурсан гэж санагдав. Тэгэхээр үнэхээр сайхан хамт олон бүрдээ үнэхээр чадварлаг ажилласан гэдэг нь сайхан байна. Энэ над байнга санагдаж дурсаж байна. Тэгээд манай сургуулийн төгсөгчдөөс бас улсын арга хэмжээ тариалан, гадар тариалан, сүү сайл, өвс хатлан бас л сургуулийн нэрийг удирдах яваад зөндөө олон шавнар байгаа. Шавдарсангийн оюун цэцэг сайлчин, шавдарсангийн үлзий үеийн хатлан шив. Тэгээ манай сургуулийн ажлыг дүгнэхэд таржмаа өгшээ бас соёлын бүлийн анги болоод аймагтаа төвлөрж явсан. Таржмаа багшаар юу аймгийн төрөмийн багшаар шалгарч байлаа. Сургуулийн захирал Цэрэндор Жүгш маань мөн ажлын үзүүлэлтээр Монгол ард улс улсын задлаар амарч байлаа. Төрийн жил шагнал алхангад суудаг болж байлаа. Тэгээд багш нарын цэцэг төвчмөрийн бригад хамрагдсан нийт багш нарын өмөрг амжилттай биелүүлж сургуулиар бүрийн бригад гэсэн цог тэмдэг явж байлаа. За мөн Цэрэндор Жүгш маань сурагчдыг газар тариалан мад аж ахуйтай ослуулсан мэргэжилд бас дадлгаж болох гэж хөдөө бууртын байранд сайлын байранд гаргаж ажиллаж байсан зүйлээ ногоо тарьж тэнд бас усан төвлөрөлтөд явуулдаг байлаа. Их бичлэгээр амьдралд айлчлах чиглэлийн яваа манай зэрэг тал талыг юм хийж байсан сайхан багшлаа байна. Тэгээд он цагийн урсгал олон жилийн өнгөрсөн ч гэсэн хайр хүчээр гарахгүй сайхан сургуулаа мөнгөд дурсаж ээлж явд юм аа. За ингээд жилийнхээ насныхаа хуудсыг хийгээд төрсөн өдрөө тэмдэглэж багш биднэрээ гаараад нэг өдөр ингээд сайхан амрааж сэтгэлийн өөдөнд татчих явж яваа багш сурагчдаа маш баярлалаа. Та нарын урт нисэж удааж байгаарэ. Баяраа сайхан бэлгэлээрээ. Ингээд өөрөө санаад шийднэта энэ жоохон элит ханартаа зориулж Хөлгөнд За бүгдээ. За өнөөдөр сайхан 60 насныхаа уулзалтыг 3 сар багш нартайгаа хамтран хийж байгаадаа маш их баярлж байна. Өөрөөсөө сэтгэлээ дуудлаар итгэлийн одоо сэтгэлээрээ хүрсэн ирсэн та бүгдтэй бүгдчил баярлалаа. Цаашдаа ажилтны амьдралд нь хамгийн сайн хүсье өрөөлөө. Их байж мөх жаргаарай нэ. За стажик гоошс зөндөө одоо ингээд голцоо тавьчихлаа. Юу таа тийсэн? Уран багштай билүү байна. Уран багштай. Шоо дөрөвчтэй. Бид сурч бас амдрагшлаа.
Нандрах шиг гоё дурсан байдаг шүү дээ. Ягаад нөгөөсөн чинь ягаад та бидний юу гэж байгаа юм гээд мэрэгчлээ сонгоод зураад ирээрээ гэдгийгсэн чинь маргааш өдөр хамгийн ихний цаг зургийн хичээл биш дандрах хичээлсэн чинь за хүүхдүүдэд хичээл эхлэхээс өмнө та нар зурсан зургуудаа бүгдээрээ ширэн дээрээ гаргаад тавиараа гэсэн. Яа тэрийг мэдчихэж охин байгаа болохоор тэр бүх нууцыг мэдсэн. За хин ямар мэрэгчлээ болох вэ? Та нар зураг гаргаад тавь гэдгийгсэн чинь би там юм дөрүүлжин бүгдээ зураа тогооч болно гэх нэг та маргаад байсан. Надад чи нэг тоглохоо чи тий тогооч ялгах байгаа мó гэдээ надад тэгжиж байжсэн. Та тэрийг санахгүй юм уу? Гоё тий. Бүгдээс яг тэгжиж математикийг зайлшгүй байсан чи яг гээд. ийм тааныг сургуульд их уралдуулдаг байсан тий. Тэгээд хэдэн октод гялцаад ороод ирнэ. Яаж хийж байгаа нэг алдаа болоод тавиуч. Тэр алдаа болоод нөгөө тийм ягаад 4 үд тавьчихлаа. 5 авах гэж ирж байгаа юм шиг. Хойсгэн ч гэдэг. Удаагаар өстө бошохонгоос суучдаг. Намайг амар гаш мэдчихсэн. Улаан анги дотор хамгийн муу хамгийн улаан 0 энэстэй юу ч мэдэхгүй байх гэж. Тэгээ одоо бодохоор юм сайн сургаж гэж тий. Тэгээд би ингээд ээж рүү ховж өгөөл ингээд ээжд очиод ээж намайг ингээд ах юм 0-ын нөгөө юу ч мэдэхгүй ангид хамгийн муу ингээд ах ингээд. Тэгээ яагаад тэгдэм болоо ээж бас үл юм лэхгүй. Гэтэ манай ээж өстө намайг ганц удаа загимжсэн би мэддэггүй шээ. Тэгээд өшөө сайн ихэд ингээд хийгээл очихоор маргааш өстө бодроо ганц нэг юм алдчихаар засаад явуулчих байгаа юм шиг намайг нэг жоох юм алдчихаар дэвтэр шидэл өстө улаан олж мэдгүй өстө манай анги хамгийн муу Орсын багш бандарч байгаа шүү дээ заадаг байгаа намайг өстө амар сагдсан мэддэгсэн Манай анги урдгийн үдгээр дандаа ихний нэг ордог байдаг шүү дээ. Бас өөмөл хийх цагтаа байсан. манай ангийнхаа нөгөө юуны бай ахмадын баяраар нөгөө март имшээ Цагаан тий. Цагаан хамгийн эргэж хамт шүү дээ. Тий. Тий нөгөө ястаа бүр. Тий бидний бодлоо. Тий. Багшнарын нэг тий садад агшин нэг хичээл ангийн югаар ингээд метрийн зайтай жигсэн. шүний 1 цаг болчихсон. Нэг Захирчид зөвлөсөн зөвлөлийн хурдаар ороод байна. Хувийн эрхтэн бичиж тэмдэг арга хэмжээ аавна гэж. хайрн тий. Тэр одоо төгсгийн хооронд ямар аимшиг хэрэг хийж байгаа гэдэг. Амар Цагаан гэхгүй хичээл суужсэн чинь юу хичээл суужсэн чинь манай нэг хитэн нэг хичээл нэхгүй хэдэлээ нэг маргааш орой ганц төмөрийн цоглоо шүү барагийн цоглоо шүү гэхгүй та нар гэрээс борцог бууз мууз аваад ирээд гэхгүй гэл хэдэлээ буузаа чихэн тэгээ тавгтаа юу боо ганц төмөрийн цоглоо тэгсэн тэгээд байжсэн чинь орой олсон чинь тэгээд яг эд ингэ хэдэлээ бүх юмаа бэлдээд айгуу суужсэн чинь Гэрлээ амарснаа ирэн гараа явж ирсэн. Нөгөө анх удаа арх амсцсан. Бисрэ хооронд сонирн болоод байна. Тэгээ амар санаадаа ярьжсэн. Яана би нөгөө бодож байгаа юм шиг байна. Хоо ирээд гэж. Хоосон чинь нэг Ачтай лавсан чинь хоосон чинь Тэгээд дандруу шингэсэн байхгүй. Ирчүүд ингээд жигсаа суучаад хитэн барааш уусан гэдэг үгүй юу? Дандруу хитэн барааш уусан гэсэн чинь би 3 стакан барааш уусан гэсэн чинь бацаахан соёлоо идсэн сүүлд надад 1 2 хамгийн их барааш уусан би болов. Бадарсан шүү дээ. Захидын зөвлөөр орно. Тий. Одоо юм янзсан чинь нөгөө таван дэх бууцаа гэж байгаа юм чинь хөөе бууцныхаа юг минутыг харсан уу гэсэн чинь нэг ихэнх нь хараагүй байсан заяа. Тэгээд за яах вэ? боос тавьцаа гэж ирээд. Тий дүүнээс
Тэгээд нэг дүү юм болж итэй сургуулаа. Тэгээд сургуулаар нэг өвчтөн бараг 7 хоног жигсаа үсттэй. Агшаа тэр кино журналыг кинонууд Монгол киноны өмнө гардаг байсан байхгүй юу? Бид нар 81-р ангидаа би нэг явсан. Онцчуудын зөвлөгөө ингээд яв. 3-р ангид нэг явсан. Тэгээд 80-40 илүү нөгөө нэг 51 байсан манайд байсан. Тэгээд хөгжөөгөө барьдаг байсан, хэн барьдаг байсан. Хөрөөгөө барьчихсан. Тэгээд Баян чандуунаас том ангийн хүүхдүүдийн юугаар явуулаад. Тэгээд 51 дээр чинь бага ангийнх нь юугаар яваад. Богоноор яваад. Тэгээд энэ юуны Гандангийн 13 дугаар сургууль шүү дээ хуучны. Тэнд байрлуулаад. Тэгээд бид ийш явуулчаад тэгээд энэ ах эгч нар чинь бидүүдийг их авчихсан. Намайг тэр нөгөө нэг аюур зургаан энэ чинь хэний одоо энэ оюун цэцгийн Тэ наран хэм бэлэн наран туяа чинь тэр ингэ тэр нөгөө нэг алтан данхын алтан цэцэг дээр бид нар чинь усаа татсан хүмүүс гэж. Тэгж байгаа. Тэгээд томчууд чинь том хүмүүсүүд нь тэр юутай явж байгаа гардаг шүү дээ. Тэр 80 40-тэй тэр 51-тэй тэгээд дотор байсан. Тэгээд тийш бас мега багш нэг явж байгаа гардгийн тэр чинь тийм нэг кино журнал Монгол кинонуудын өмнө гардаг байсан байхгүй. Тэгэл манай хонгорын тэр том яг тэр бичдэг кино бичдэг байдаг байсан. Бид нар Монгол кино кино гардаг шүү дээ. Үздэг байсан тийм. Кино Монгол кино гарах болгоны өмнө тавьдаг байсан. Журнал 15 минут 10 минут баримт кино гардаг. Тэгээд тийм дээр яг манай тэр сургуулийн Тэгвэл тэр юу гэсэн захирал өөрөө заримдаа барай бидний бүрэж үзүүлсэн шүү дээ. Дотор байрныхын 5 өдрийн орой болохоор нөгөө 51 дээрээ ачаад бүрэж өгөөд үзсэн тэр кино үзээгүй. Тэрс үзээгүй. кино байдаг. холыг мөрөөдсөн ирмөн сэтгэл бидний уцхан нагдсан анхны харчнийг нэгнэгсэн гэгэн сэтгэл бидний арван намраар сургуультай яарсан арван хаврыг хамт инээж үтсэн бизэгээр өдөр нэгдэж нөхрөлсөн нэгэн үеийн улсын баясах багын андууд минь уянга хүслийн их шигтэй нутаг усан миний бидний ууж уста дэлгэсэн чигүүр миний уучран залгаад хуучдах дуртатгал бидний Гэрөдөр нэгдэж нөхрөлсөн нэгэн үеийн насандан буйра тохор миний
эргээд уулзахад гэрэлтэх багын төрх минь би хэдний намар та дотоодох баяр хөр миний найзж нөхрсөн он чидүүд дурсамж би хэдний арван намраар сургуйда ингээд өнөөдөр бид бүхэн энэ цагийн гоё байгальтай энэ гоё амралтанд найзуудтайгаа нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх хөтөл ирсэн байна. Ингээд та бүхний хүүхэд байхын тулд нүдний гал бүхөөг байгаа нэг харахтаа эргээд хүүхдээр харж байгаа юм шиг тийм сайхан сэтгэл төрж байгаа гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн арга хэмжээг нээж өгөх нөр хэмээн. За, үлгийн дараах гэр баяр чирээгүй өрч байна. Алгас мэдэгдээ. Өнөөдрийн арга хэмжээг зөвхөн өгч тэгээ хамгийн анхны энэ цагта ерөөлийн хондгийг манай гэр баяр чилнэ. Тэгэхээр тэр ерөөлийн хондгийг бүгдээрээ тэр ерөөл сайхан биелээсэй гэж бодож энэ хондгийг тогтоох юм шүү. За мэдсэн бас бидний багийн гоё тосчтой зургууд гарч байна. Бүгдээрээ дэлгэцрүү анхаарал хандуулъя. За зарим хүмүүс байхгүй учраас түр дэлгэцэн төлөвлөлтөөр бичлэгээ үзэж байгаа. Тэгээ бүгд орж ирэхээр дундганы үгээр хэлсэн аа. Сэлэнгийн ховор сумын 8 жилийн дунд сургуулийг 1973-аас 1981 онд сурч төгссөн Дамдан багш багангийн дунд ангийг хөрөгдөр жогчтой төгссөн нийт сурчдынхаа оройн амланг айлтгая. Чи сэтгэлийнхээ ич дуудлагаар өнөөдрийнхөө 60 насны ноён уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт анги бүрэлдэхүүнд баярын мэнд хүргье. За энэ уулзалтанд зориулсан оройн үжил цэнгэн нээснийг мэдэгдэе. За өнөөдрийн үжил цэнгүүний зориулсан хандгаа өргөөд бүгдээрээ анги хатуулныхаа энэ дурсан түүхэн замлаа үзээ. Залгуулаад хувийн бүрээрээ ингээд танилцуулга аюугаа мэдээлээ. Тэгээд юуцтай бариад ирсэн ба. За бүгдээрээ судлаасаа босчих. Судлаасаа буцаад за тэгээд бүгдээрээ аз жаргалын төлөө бүгдээрээ дахин сайхан уулзахын төлөө үргэлж инээд хөртөө ингэж олоолаа цуглахын төлөө гэсэн энэ сайхан ерөөлийн үгээр эхний хундгаа албан ёсны эхний хундгаа өргөн барья. Бүгдээрээ аз жаргал хүсье. Тэр чамлаад байна гэж хэлэх байна. Эрдэнэлийг туугаж илтэй Арслангийн ор дээд боловсролтой мэргэжил цахилгааны инженер мэргэжилтэй. За одоогийн гэр бүл гэдэг нь яруу ээжийн сургуулийн үйлчлэгчээр ажилладаг байсан эцэгхийн сургууль ах 3 ах 2 дүүтэй гов алтай хоолны технологич мэргэжилтэй төсвөөтэй хамж 3 хүүхэдтэй болсон. Одоогоор 1H 5 зээтэй ажил эрхлэлт ПДС гэж хэлдэг.
Политехникийн дээд сургуулийн захиргааны мэргэжлээр төгсөж 1989-оос 2005 онуудад Эрдэнэт хотын ГОК захиргаан төвөх газар захиргааны инженер тасралтгүй 34 жил ажиллаж авианыхаа амралтанд гарсан ч усан спорт хичээллүүд компани зөвлөх инженер хийж байгаа мөн хобби усан сэлэх за гавьяа цагийн хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон алтан ганц одон хөдөлмөрийн хүндэт медаль Орхон уул аймгийн хүндэт иргэн усан спортын бит мастер мөн ангийн найз Эрдэнэт байлаа. Баяр хүргэе хамгаалалт чиглэлээ. За ангийн Эрдэнэт сувтагаа явж байна. За өнөөдрийн энэ уулзалтанд ирсэн хүмүүс ингээд нэрэн дуудаад ингээд гараад сэтгэлдээ тэгээд гоё сайхан хөвчлөө дурсан чаа яриад суулаад тэгээд байранд өсөж шүү. За энэ та бүхэндээ өнөөдрийн амараа марлаг айлтгая. Тэгээд энэ хүрсэн ирсэн болон ирээгүй бүхнээс нартаа ирүүлэх сайжаах мөнгөнийг хүсэн өрөөё. За хотод тэгээд өнөөрөө бол одоо сурч мэснэг сайхан дурсамжууд санагдаж байна. Миний өмнө одоо төрсөн нутаг орон нутаг сэлэн аймгийн онгор сум тэр одоо бүгд байсан одоо үйл явдал маань бодогдож байгаа юм. Тэгээд одоо тэрийг нэг дор одоо яриад одоо сэтгэл одоо орж ирэхгүй шүү дээ. Ийм учраас одоо сайхан сэтгэл хоног гэсэн үйл явдал та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Дараагийн оны тэмцээний Тангатын Эрдэнэт туулаж жилтэй хоньны ордны за тусгай дунд боловсралтай уулын ашиглалт мэргэжил уулын ашиглалт за гэр бүлийн байдал аав Тангат хонгорын сан клубын жолооч эцэгхээс Юсүлээ 6 хүү 3 охинтой айлын 8 дахь хүүхэд 4 охин 1 хүү ачцээ 4 ачцээтэй ажил эрхлэлт Архангуул аймаг дахь политехникийн уулын ашиглалтын мэргэжлэр төгсөж цэргэн амт 3 жилээр хаасан Бугтын алтны үйлдвэрийн оператороор 1988-аас 1989 он Багнуурын ургаал экскаваторчаар 1990-с 2019 он хүртэл ажилласан. За хобби бүхий спорт мөн тэмцээн үзэх уул уурхайн тэргүүний ажилтан за авсан гавьяа шиг уул уурхайн тэргүүний ажилтан бие тамирын тэргүүний ажилтан алтан ганц одон болон бусад одон медалуудтай сурагч ухтай чөлөөт бөхөөр хичээлж байсан 70 хочтой болж 1988 онд спортын мастер болсон сонгосон ийм ангийн найз байна. Баяр хүргэе. Харахгүй залуухтай бас барилж авсан. Тэр үртлээ бас спортоор хичээсэн. Усан шишээд бас 1-2 жил явсан. Спортын мастер хүртэл явсан. Тэгээд юу лээ? Тал дэрхээ нэр их сан нэртэй. Тэгээд залуу хахад Сэлэнг аймгийн аврал сургуулийн тэмцээнд очиж барилдаад тэр бүгдийн далайг хайж ирсэн. Тэгээд тэр ч бас үүдээ их буруу тийшээ мохроод эргээд эмгтээчүүдэд даалдаг гэж болоод байна. Тийчээс түүх өгсөн. Гэтэ юусаа ийм хийж чадаагүй.
За баяр үргээ гоё төв гэрсэн. Эмэгтэйчүүдийг далаар удаа гэдэг л гэж юм. Найзууд хотлоо ахаар тоглож явахгүй хэрэг найзууд явуулж явахгүй тий. Энэс уг нь бол бүхий хүний юм. За баяр үргээ. За тэд зураг авах бол энэ шахаж байгаа. Тийш харж байгаа. За ингээд дараагийн хүнийг танилцуулъя. За зэрэг найдмад огтой бямба луу жилтэй за тусгай боловсрол хийсэн мэрэгжил малын эмч за эцэг эхээс сэдв ахлагчдыг мэдээгүй юм байна. За 1989 он Архангай Харьяат болттой хөндлөж 3 хүүхэд төрүүлсэн 2 ачтай ажил хэрэгт хонгор сумдаа мэрэгжлийн дагуу малын эмчээр 3 жил ажиллаж хөтөлбөрийн хуваарай аж ахуй эрхэлж байгаа. Турк улсад 10 гаруй жилийн өнөө хүртэл адууны арьсан бутлын үйлдвэрлэл эхлээ 10 жил болж байна. За тэгээд гутал урлах нээлттэй найрсаг байхыг эрхэмлэж хүнд туслах зөндөө зөв амьдрал гэж үр ач нартаа хэлэх дуртай за ийм хүн байна. Зөндөө зөв амьдрал гэж үр ач нартаа хэлэх дуртай ийм хүн байна. Ингээд зэрэг нэлмтийн бямба тэнийг орж байна. За ингэж үлцээрсэн хамт олондоо ангийнхаа олондоо бүгдэнд нь баярлалаа. Та бүгд маань ирч хүчээр дүүрэн байхад би ч гэсэн адилхан ирч хүчээр дүүрэн байдаг. Тэгээ хамгийн гол нь миний бас яг ингэж ангийнхандаа төлөвлөлт гэдэг чинь бас дахин ингэж миний дурсамжууд нэмэгдэж идэм да. Та бүгдэнд нь баярлалаа. Манай ангийнхан чи нэлээ бүгд цавлаг өөрийн гэсэн хөдөлмөр эрхэлсэн. Одоо 60 хүрсэн гэхэд бүгдээрээ л одоо хөдөлмөр эрхлээл бүгдээрээ л цавлаг явж байгаа шүү. Баярлалаа. За баярлалаа хүмүүс жаргал үсий. За тэгээс сугалаагаас сугалаад дэлийг авнаа. Ингээд дараагийн үнийг танилцуулъя. За Нямсрынгийн гант туяа могой жилтэй загсны ордоо тусгай дүнд боловсролтой соёлогч нийгмийн эрүүл мэндийн арга зүйч гэр бүлийн байдал эцэг Нямсрынгийн хонгор сангийн аж ахуйн төсөв санхүүгийн нягтлан бодогч ээж нь насаараа эсийн сангийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан эцэг эхээс сүүлээ 2 эгч 1 ах 5 дүүтэй ангийн хөвгүүн эр соёл сайхантай 1988 онд гэрлэн хүү охинтой болсон мөн охин одоо ачтай. За тэгээд Дархан уулд аймаг дахь анагаах ухааны дунд сургуулийг 1985 онд сурагч мэргэжлэр 2002-оос 2024 онд анагаах ухааны коллежийг сургууль нийгмийн эрүүл мэндийн арга зүйч мэргэжлэр төгсөөд мэргэжлэрээ тасралтгүй 35 жил Дархан хотын нэгдсэн эмнэлэгтээ ажиллаад 2020 онд гавьяаныхаа амралтанд гарчээ. За хоббийн аялах юм оёх юм байна. Гавьяа шиг эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан, эрүүл мэндийн яамны жуух шиг алтан гац, одонд салбарын шилдэг ажилтан Дархан хотын ой медалууд гэсэр зөвхөн одон медалтай ийм ихэн
хүн маань байна. Баяр хүргэе танд. Уулздаг гэдэг шиг 79 онд хонгор суманд Аслан аймаг шижиж ирээд энэ сайхан ангидаа орсон байдгийг. За тэгээд 81 оноос хантайгаа үргэлж эхлээд гэр бүл болоод одоо 28 онд 50 дахь жил маань болох гэж байна. За ингээд хоёр хүүхэдтэй хүү охин айлтай тэр хоёр сайн сайхан ажиллаж амьдарч байна. За ангийнхаа хамт олон хамгийн чухал нь эрүүл мэндээр бүгдээрээ эрүүлийн байж урт удаан насч үл хүүхдтэйгээ сарууд явж мөгч алцгаана. Бүрэг дөржийн дорж намжил могоо жилтэй дээд боловсралтай эдийн засагч мэргэжилтэй хонгор аймгийн хонгорын сангийн аж ахуйд үед эцэг бүрэг дөржийн хаан хөдөө аж ахуйн инженер ээж үлцийн эмнэлгийн тоогчоор ажиллаж байсан айлын ууган охин дөрвөн дүүтэй оюутан багтаа дунд говийг хөдөө эрхэж хоёр хүүгийн эцэг их болцоосон нэг ачтай ажил эрхлэлд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн мэргэжлэр төгсөөд мэргэжлийн хандагаа Улаанбаатар хотын заргичийн албанд 10 жил 2005 оноос хувийн хвшилд өнөө хүртэл ажиллаж байгаа. 2020 онд авианыхаа амралтанд гарсан нөхөрсөг тусч өгөх авахын ерөөлтэй юм байна. За тэгээ гавь шагналуудыг бичээгүй энэ дэр бичээгүй тэгэхээр за шагналт их байхгүй юм. За ингээд таныг өгөлнө юм ярьж байна. За энэ хүн багын дусамжийг хуваалцаад те буцаж ирээд ээж аав минь санагдуулаад ийм сайхан дусамжтай одоо уулзалт болоход ингэж хүрэлцэн дурсамжтай уулзалт болоход уулзаж ирсэн та нартай маш их баярлалаа. Яг жоох өвчиг хөөрөө баярлал их гоё шүү те. Ямар гоё ингээ аарах уулзцаач яа гэдэг. За болч юм. За ингээ баярлалаа та. Айтай шүү. Чулуунбаатар авахтай авах суран луужилтэй тусгай дунд мэргэжил машин механизмын механик айлын ууган хүү 6 дүүтэй бид бүхэнд хонгор сумын ерөнхий боловсролын 7 дугаар анги хүртэл суралцж байгаад хялгантыг 10 жил зүрхсэн улмаар хялгант дэх ойн техникум механик мэргэжлээр төгсөөд мод боловсруулах комбинат механик Эрдэнэтийн ГОГ
тоног хөрөмжийн засварчин өнөөдөр соёлны газарт менежер уул уурхай аялал жуулчлалын тэр инженер компани жолоочоор 36 жилдээ ажиллаж байгаа волейбол, теннис, дартс тоглох хоббитэй гавьяашин ослогоо мандаа жолооч уул уурхай тэр мэдээллийн тэргүүний ажилтан цол тэрдэг алтан гад содонд байгууллагын олон удаагийн авраг уул уурхай ардын хувьсгалын он медалуудтай ийм ирхэн байна. Баяр хүргэе. За. Яг үнэхээр бас яг хийх болтгүй байна. Яг насан багын найз нартайгаа ингээд ойрхон бас ингээд 3-4 жил дараад уулзж байгаадаа бас үнэхээр баяртай байна. Тэгээд хойш тэгээд бодж өгвөл хаана баг дахандаа байх нь хамаахгүй, Улаанбаатарт байх нь хамаахгүй. Одоо бид нар бүгд чөлөөтэй байгаа хүмүүс. Тэгэхээр би одоо 9 сар хүртэл ажиллана. Тэгээд өөртөө шууд чөлөөдөө суугаад баяртай. Алим болчихсон. Тэгээд бүгд дэрүүлэхийг хүсээ. Тэгээд өөрөө хийх юм байна. За тэгээд хэдүүлээ бас одоо нэг 2 дахь хандагааны бүгд хоорондоо гоё тулгаад нэг тогтооч тий. Тэгээ нөө 60 хүрээд жаргаж уу гэдэг шиг одоо бол ихгүй жаргаж ууж байгаа хүмүүс байна. Ерөөсөө ингэ дасарч ийд согдсон хүн байхгүй бүгд яг гоё ингэ халаал таваад их гоё тий. Өөр амьсгалыг ерөөсөө алдагдахгүй ингэж бүгдээр яваад ингэ 2 дахь нэг сайхан хундагыг тогтоо олон сайхан найз нарынхаа энэ танилцуулгатай танилцаад бас хараад хуучныг эргэн дурсаад бүгдээр яг сайхан байна. За нэг хондог барьчих хэдүүлээ. Урдтаад нэг тулгач. Босч байгаа. Тэгээд дахиад нэг сайхан тулгаад 2 хондог. Энэ бол 60 хүрээд жаргаж уу гэдэг хондог байна шүү заа. Хондог болох нь нэртэй ерөөс одоо нэг. За жаргахын хондог юм. Тэгээд хүнд ерөнхийдөө ингээд 5 буян зогцлон бүрдэл тэр хүн аз жаргалтай байдаг гинэ. Тэр юу вэ гэхээр насны буян, ханийн буян, үрийн буян, эдийн буян, эрүүл мэндийн буян гэсэн энэ 5 буян та бүгдэд зогцлон бүрдсэн гэдэг нь харагдаж байна. Тэгээд 60 хүрээд жаргаж уу гэсэн хондгийг бүгдээр дахин тогтоё аз жаргал хийсэй. Ингээд агийн төлцөөлөх. За, тэгээ наран цэцэг тулаажилттай тусгай гон болсоор эзэмссэн. За, мэрэгжил холбооны залгагч мэрэгжилтэй гэр бүл Хонгор аймгийн Хонгорын сангийн аж ахуйн үед аав гагнуурчин ээж нь малчин байсан эцэгхээс тавуулаа 4 ахтай айлын баг 2 охинтой 6 ач зээтэй хуваараа аж ахуй эрхэлж байгаад 2021 онд гавьяаныхаа амралтанд гарсан теннис тоглох юм аян хоббитой ийм хүн байна. Баяр хүргэе. Баярлалаа. За найзуудтайгаа уулзсандаа маш их баярлалаа. Найзуудтайгаа 2004 онд нэг уулзсан тийм. Тэрнээс хойш 20 жилийн дараа дахиад уулзчихъя. Найзуудаа эрүүлийн аз жаргалыг хүсье. Эрүүл мэндээр бодож амьдраарай гэж хэлье да. Эрүүл баяр. Би ч гэсэн одож гинөө. Ямар гоё юм. Яа ч болохоо. Энийг хараад байна. Ичээсээ санагдаа. Дараа. Эмэтгүй. Ой.
За ингээд дараагийн хүн Банзарагчийн оюун цэцэг луужилтай материйн ордных боловсрал дээд боловсралтай мал зөөч эм найруулагч жолооч мэрэгжилтэй гэр бүлийн байдал эзэгхэс 8 муулаа. За дээр 3 ах, 1 эгч, 3 охин дүүтэй хонгорын сангийн аж ахуйн үед аав нь банзарагч агрономч хүн байсан. Ээж Янжмаа худалдааны байгууллагад ажилладаг байв. Одоо 2 охин 4 зээтэй ажил эрхлэлд эзэмсэн мал зөөч мэрэгчлэр хонгор сангийн аж ахуйд 1988-аас 1996 он хүртэл ажиллаж байгаа. Энэ зүүн салбарт 25 гаруй жилийг өнөө хүртэл ажиллаж байгаа. 2019 онд тэтгэвртэй гарсан аялах бүжиглэх хоббитай эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтны цов тэмдэг жуух бүжиг ардын хувьсгалын болон эм зүүн салбарын ойн медаль аймаг сумын хүндэт тэмдэгтэй Банзарагчийн оюун цэцэгчтэй баяр хүргэе. Түүхэн амьдралаас харгалээ. Манай ээж аав хоёр байна. Манай ээж аав хоёр байна. Тэгээд ах эгчтэй байна. Энд чинь за дараа нь нөгөө ах эгчнүүд том болчихсон. Ээжгээ гоцог тавчаад ахсан зүйлчдэр ахсан зүйлээ. Би ахсан зүйл байгаа. 6 сартай үе зэрэг. Ээжтэй ингээд ахсан манай ээж ингээд хүүхдүүд ингээд энэ одоо ээж юм. Энэ үеийнхний хүүхдүүд одоо хүүхдүүд нь манай үеийнүүд энэ. Үеийнхний хүүхдүүд нь эдний хүүхдүүд нь. Миний нас юу? Чансын 6 сартай. Нэгдүгээр ангид орох үеийн зэрэг Хитэ. Энэ татвар ангийнхаа энэ хөдөөж хөлөө цуглаж төгссөн. Ангийнхын коллежид төгссөн. Одоо энэ 50 настай зэрэг. Манай яг гэр бүл миний өр хүүхдүүд энэ би 2 ахынтай, 2 хүргэнтэй, 3 зэв. Тийм миний 2 охин байна. Энд би миний гэр бүлийн хүн байна. Энд 2 охин маань том болсон. Одоо миний энэ манай чинь гэр бүлээрээ ингээд эрүүл мэндийн миний салбарт ажилладаг. Энэ ах их миний эгчнэр байгаа, дүүнэр байгаа. Одоо миний охин ингээд залхамжлаад явж байгаа. Манай том охин хөрөн байна. Миний баг охин байна. Энэ манай багцээ. Одоо би ингээд нөгөө айстаар ингээд гадаад явж ирсэн байгаа. Садам таччихсэн. Энэ хайнаа таччихээ. Энэ ээж явж байна. Энэ юу? Тагтаа. Энэ манай аав яг өөрийнх нь 3 төгөө бичсэн гацчихсан дагавчаа. Энэ хамгаалсан нөгөө цэцэрлэг ажил нөгөө цэцэрлэг байсан үе сайн нэг нөгөө юу гэдэг нэгдүгээр ингээд борсод явуулсан чинь миний цэцэрлэг үеийн зураг гарч байгаа юм. Би яг нөгөө юу зөвхөн авч явчихсан юм. Түшээгүний би авчихсан. Тэгээд энэ одоо тайран настай анхаад цасаа болж байгаа. Баантай өгөн цасаа өгөн болжсэн. Тэгсэн чинь 50 наснда дахиад цасаа өгөн боллоо. Найзуудтай донд миний гаяр шиг юм байна. Баанг тэгээд амын сайнаар аяд бахтай ингээд шагнагдаа. Тэгээд самын хүндэт төрөмжлээ. Эрүүл мэндийн 100 жилээр явсан энэ эрүүл мэндийн тэргүүн байдаг. За та нартай энэ арайг
очиж байгаа ангийнхаа хүүхдүүдтэй маш их баярлалаа. Та бүхэндээ эрүүлийн зааж байгаа төсөө эрүүл мэнд ихэн баян шүү. Насаа эрүүл заах бүх юм. Эрүүл заагаарай. За зөвхөн хонцгой. Бас усны хайж. Энд юу юм бэ? За дараагийн хүн тэнцээ. Гомдорчин Шулуунбат. За могоо жилтэй хүний орных мэрэгжил анхан дунд шатны анхан дунд. За тас нарын бовч мэрэгжилтэй гэр бүлийн байдал аав ээж нь насаараа малчин байсан эцэг эхээс 12 уулаа 3 ах 1 эгч 7 дүүтэй хонгор нутгийнхаа залуу мөнх хоёртай ханиалж 3 хүүхэд төрүүлсэн 2 ач 2 зээтэй Дархан аймгийн хүнсний үйлдвэрт мэрэгжлийнхэн дагуу 20 гаруй жил хуваараа 20 шахам жил ажиллаад 2020 онд тэтгэврт суусан ийм хүн байна. За тэгээд микрофоныг шилжүүлье. За ангийн нартаа өнөөдөр чинь чи статистикт дэрж очсон да. Би зөвхөн мөргө тэгж яг үдээ яваадсан байхгүй юу? Тэгээд нөгөө юм шатаг. Nem çalıştı işte uçuşu. Nerede boyu çarpıyor. Би найзлан навсраг шиг баян найдан жүжиг манд бүрхэн шиг ирүүлдэг манчил бүрхэн шиг авилдаг игээд яваарай. За зураг холъё. Баярлалаа. За ингээд дараагийн хүн Бандра хөвгтэй цэцгээ могоо жилтэй дээд уусралтай хүүхдийн ихэмж мэрэгжилтэй аав ээж нь багш байсан 3 дүүтэй айлын ууган охин оюутан багтаа хань сод билэгтэй гэр бүл болж 2 хүү төрүүлсэн одоогор 1 ач охинтой анагаахны сургуулиасаа төгсөөд эзэмсэн мэрэгчлэрээ тасалбар 32 жил ажиллаад 2021 онд гавьяаныхаа амралтанд гарсан ч хувийн тулах хүүхдийн эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа дууж бүжиглэх йогоор хичээллэх хамт олонч зөвлөгөө өгөх ийм хоббитэй тэгээд анагаах ухааны магистр клиникийн профессор цол тэмдэгтэй мөн эрүүлийн хамгааллын тэргүүний ажилтан ой медалуудтай ийм их хүн байна ингээд үг хэлмээр өрж байна. За энэ сайхан орой мэндийг төвшүүлье. За өнөөдөр яг Хонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн ангидаа байгаа юм шиг сэтгэл төрж байна. За тэгээд энэ үйл ажиллагааг чин сэтгэлээсээ зохион байгуулсан комисстой нэгдүгээрт нь маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн бүх найз нартай баярлалаа. За тэгээд зөв явбал зөөлөн замбуулан гэдэг бүгдээрээ зөв явж байгаа учраас энэ сайхан орой бүгдээрээ ингээд уулзаж учирч байгаа. Тэгээд хамгийн одоо энэ уулзалтын бүр хэлэхгүйгээр яасан. Ээж аваа хараад өнөөдөр үнэхээр хамт ингэ байгаад маш их баярсан. Гэтэ таад бас тэгж ярихаар сонирм байгаа болов гэж бодоод хэлж чадахгүй байсан. Тэгээд ээж аваарыг ингэ засуучаад ингэ дуулаад ингэ зогсож исэн чи
дуулах гэсэн чи дууны үг гэхгүйсэн шүү дээ. Айгуу сайн аа. Тэгээд бүдээнд нь баярлаа. Аав ээжийн минь нэг өдөр ч гэсэн амар амгалан байлгаж хамт байж одоо энергийн нэмжигсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бид нар гэсэн энд бүгдээрээ хүрсэн ирээд 2 өдөр ингээд өөрсдийнхөө бие сэтгэлийг амраагаад амар тайван байгаад байгалийн сайхныг мэдрээд хамт олон дотроос маш их энерги авч ийн гэдэг бол энэ бол цаашдаа бидний амьд явах дархлаагаа одоо сэргээх одоо битмиг сүгээ. Тэгэхээр бүгдээрээ эрүүл байгаарай. Дахин уулзахын өрөөлийг дэвшүүлье. Бүгдээр хайртай шүү. Ингээд рагийн Одоо хуцаа би богрог хөрүүлсэн шүү. Хуцаа байрлах юм уу? Хуцаа. Яах гэдэг вэ? За ингээд Судбах хавхтай хурц могоожилтэй жиндүүрийн орд дэд боловсролтой хууч мэрэгжилтэй эцэг эхээс өсвөлээ 3 ах 1 эгч 1 эрэгтэй 3 эмэгтэй дүүтэй 1 хүү 1 охин төрүүлж өсгсөн ачцээ 1 ачцээтэй. За тэгээд Давхангуул аймгийн цагдаагийн газарт тагнан 26 жил ажиллаад 2019 онд гавьяаны амралтанд гарсан анхи загас барих шатар даам теннис тоглох хоббитэй цэргийн гавьяаны улаан төрийн одонтой цэргийн хүндэт медаль цагдаагийн хурандаа цолтой ой медалуудтай ийм хэрхэн байна. Баяр хүргэе. За та бүхэндээ энэ өрөө баярын мэндэргий. За та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Хонгор сумын тэр бойтхон сангийн ачуун төв хойд удамж сумын төвийн дээр барилгууд тэрийг мод тарьж исэн багнаас маань байшингуудын дондор мод тарьж исэн юуны спортын ферм дээр спортын ферм зуны ажиллараа очиж зэрлэг цуглааж байсан цайдны хүндийг төмс түүж орой харанхуйд Z130 машин дээр 82 та буцаж ирж байсан хар самраан цөмж байсан. За тэгээд ангийн хүмүүстэй цагаан санаар пэвожсэн пэвожтэй хаач багшд баригдж байсан. За тэгээд сансар толгой нааталын юуны хойлолын удамж тэгээд нааталын атар одоогоор атар гэж байгаа манай тэр удамжууд эдгээр чинь сайхан байлаа. Тэр багнаас маань одоо үзэгдэж байна. Тэр удамжууд эдгээр чинь тоглож ирсэн. Гүйдэг наадаг тоглодог, волейбол тоглодог, мөн хананд мөнгө шидэд тоглодог. Тийм багнаас маань та бүхэнтэй хамт байсан. Ингээд та бүхэндээ энэ халуун мэндийг дахин хүргье. Цангид дараагийн хөнцөлий Санжаажаогтай гэрэл баяр могоожилтэй загсны орд гэрэл боловсролтой агрономик мэргэжилтэй. За эцэг Санжаажаа их боён хөнөр нь хонгор сангийн аж ахуйн үед адуучин, хончин, өхөрчин, агаачин насаараа мал маллсан эцэг эхээс зургуулаа 1 ах 1 эгч 3 эрэгтэй дүүтэй мөн 3 хүүхэд 4 зээтэй Цэрэг аймгийн сайхан сумын хөтөл хот номгон сангийн аж ахуй болон Мандал сумын Цэдрийн томын газарт төрийн захиргааны албыг 33 жил хашиж 2021 онд гавьяаны амралтанд гарсан мод ногоо тарих дарж нөөшлөх юм оёх сургамжид өгүүлэлэг унших шүлэг зөвлөгөө унших дуртай ийм хүү юм аа. Ингээд гавьяан шагнал
Хүнс хөдөө аж ахуй болон төрийн захиргааны тэргүүний ажилтны цол тэмдэгтэй Алтан гац содон хөдөлмөрийн хүндэт медаль, Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт медаль, Атар 60 ба ой медаль, ардын хувьсгалын ой медальтай иймэрхэн байна. Баяр хүргэе. Нэг ангиг төгснөөс нь хойш одоо өнөөдөр 7 дахь удаага уулзах гэж байгаа юм байна. Миний анги хамт олж ирэх нэг багасаа маш хичээнгүй юм бүхэлд идэвхжүүлэлтэй ханддаг сургуультай төдийгүй сумдаа нэр хүндтэй алдарсан юм хамт олон байснараа би өөр яаж бахарч явзамаа. Та бүхэндээ хамгийн сайн эрүүл хүсье. За тэгээд одоо ерөөсө хоёр хос судлаа байгаа юм байна шүү дээ. Хоёр бараг зүгээр шууд хоёр за би энийг авъя гэж яриа авч байна. За одоо хоёр судлаа байгаа. За. Ороо. За. Ай надад чи хэрэгтэй. За одоо хамгийн сүүлийн үний танилцаад байгаа. За. Баатар өвгт Болормаа Могоожилтэй Хилэнцгийн ордны дээд боловсралтай дулааны инженер мэргэжилтэй эцэг Өө Баатар Монголын залуучуудын эвлийн хорооны дарга ээж ил бачин юм холбоочин эцэгхээс дөрвөл 3 дүүтэй айлын ууган охин хоёр дүүтэй 2 хүүтэй 4 ачтай мэргэжлийнхээ дагуу Дарханы дулааны станцад 22 жил нийт 37 жил ажиллаад хүнд хортой нөхцлөөр 2016 онд гавьяаныхаа амралтанд гарсан хэдий ч эрчим хүчний хувийн компани удирдан ажилласаар байгаа. За бүжиглэх хоббитэй эрчим хүчний зөвлөх инженер, эрчим хүчний аудитор, эрхэм хүчний тэргүүний ажилтны цол тэмдэгтэй Алтан гац содонд улсын хувьсгалын ой медалуудтай Баатар өвгтэй Болормаа байна. Баяр хүргэе. За зургуудыг хамтдаа харъя. Та бүхэндээ уулзаад бас ингээд энэ чигээр жаатай баяртай. Гэхдээ хүний амьд ингээд мэрэгчлээ сонгох тийм үү? Энэ мэрэгчлийг сонгоход одоо ийм эрмэлзэлтэй, зүтгэлтэй байх төлөвшлийг дамжин багш маань суулгасан. Бүгд олчмоо багш маань суулгасан. За тоон дуртай болох дандаа багш маань одоо би чи хэлэнд их муу л да. Гэхдээ одоо англи хэлийг сурах гал, орос хэл сурах гал, герман хэл сурах гал ингээд зүтгэсэн. Гэхдээ саруулах шиг маань бас суур тавьсан байгаа. Өдөө өөрсдөө ингээд ажил мэргэжилтэй ингээд амжилт гаргаад ажилласан сайхан амьдсан маань энэ багшуудын маань одоо авьяа шүү гэж боддог. За тэгээд товчхон танилцуулахад энэ Зина багш 1-р ангийн зураг байна. За энэ бид концертанд бэлдээд оюутан багшлуудыг анхуулсан. За энэ нэг удаа энэ хэд маань цэцгээ оюун цэцэг мэдгээ бидэд манаа тэгээд хоолойдчихсан. Бидэд нэг цуулаад цэцэлдгийн найзууд байна. За энэ оюутан байхад одоо хантайгаа учирч ирсэн үеийн зураг байгаа. За энэ станцад ажиллаад дөрөж гарсан байсан. Станцаас гараад тэгээд шүтстэй хэсэг бас багшилсан байгаа. За тэр үеийн зураг байгаа. За тэг ач хүүхдүүдтэй боллоо. Одоогийн байдлаар 4 ач хүүхэд байгаа. Миний ач хүүхдүүд байна. За би 2 хүүтэй том хүү маань IT-ийн инженер, Америкийн Монгол дахь одоо компани захирлаг хийдэг. Баг хүү хосоор маань эрх зүйч мэргэжилтэй байгаа. За ингээд 4 том ач хүү маань дараагийн ач хүү
энэ тэр ач ингээд за хүүхдүүд байна гэж сураад хүмүүжээд явж байна. За саяхан гэдэг шагнал аваад хоёр хэсгээ зураг хэлсэн байна. За одоо энэ нацтай цугссан хоёр дүү хонгормаа, ундармаа гэх энэ хоёр дүү байдаг. Тэгээ намайг их тусалж дэмждэг. Тэгээд амьдрууд бас их туслана. За нэг юм шиг түүхтэй байна. За мэдрэгийн товч юу гэх уншиж. Тэгээд уншчих. Эцэг эхээс сургуулаа технологийн багш үхрийн хувьд могоо жилтэй дээд боловсролтой 3 ахтай, нэг эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй, нэг хүү, 2 охин төрүүлж өсгсөн. Ачцээ нэг. За багш мэргэжлэрээ 100 хараад ингээд 34 жил ажиллаад 2022 онд Авен хаамтлан гарсан мод тарих ойдл эсгүүл хандшафын хамшилтаа багшийн алдар медаль, тэрний хэсэг боловсролын тэргүүний ажилтнанд ой медаль нэ. За ингээд найзгаад амьдуулаад товч танилцуулж байна. Ингээд загсан юм энэ насаараа гэрэлж явах юм байна уу? Энэ насаараа гэрэлж явах юм байна. Ийм сайн гэрэл таа. Гэрэлж Одоо сураад яа юм бэ? сайн юу хийх юм? Ирлээ яваа. Зурхаач бод авчих. За ингээд тавханд зориулаад хайдууны мэдлэг дэвшүүлье. За тэгээд бүгд гоё одоо бол хамтдаа дуулж болно. За тэр хэсэгт гоё сайхан вайлс ингээд бүжиг тийм ингээд бүжгэж байна. Тэр бүжгийн талбай ингээд зориуд гаргасан байгаа юм шүү. Ингээд тавхандээ зориулаад заавал хосгосоор бүжиглүүл гэж байна. Сэтгэл минь чиний ан тамиг дууг хамтдаа дуулах гэж байна. Энэ арай
айлхан дахиудаас ирсэн найз нөхдөд айдууны мишгэ өгöd ад зориулсан. Тэр минь чиний ад дуугаар айдууны мишгэ гişүүлээ. Энэ дуу болохоор одоо энэ бичсэн болохоор бүгдийн бичсэн байгаа. Ангийн одоо бүрэлдэхүүн яг 3 багаараа томчлоод болчихдгоо. Нэг ширээний хоёрын нууцхан амин яриандуу ногооны табар шуугсан намрын тэрл өдрүүддөө аашлам зөвхөндөө харилдаг ангийн мөн багшийн өгөндөө айлгавч өгөндөн уярдаг айлгүй охтын аашин дуу 10 жил минэ. Ахя дурахги санаа
сонсохгүй ангийнхаа хаалгыг зөөлхөн хаалаа амдрайхан насаа үлдээгээ баяртай савхан хийлэн цанцэн дээр минь ягаан бэхэлээ ахяд тусахгүй саролэдми ертөнцөд ижилдсэн сайн нөхөдөө ердөөч мартахгүй ангийн хаалгыг зөөлхөн хаалаа амдрайхан насаа үлдээгээ баяртай тохойдороо дэлхий шиг санагдаа цэнхэр ширээн дээр дахиад суухгүй торх шиг зөөлхөн самбар дээрээ цагаахан цэр дээр дахиад бичихгүй ангийнхаа хаалгыг зөөлхөн хаалаа амдрайхан насаа үлдээгээ баяртай шингсэн ариухан ирэхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дулдах багшийн хаяад дахиад сонсохгүй ангийн хаалгыг зөөлхөн хаалаа алдрайхан насаа үлдээгээ баяртай атсан мөчүүд эрэхгүй ч гэлээ үерхлийн хаалуу сэтгэлээ хөргөхгүй олон аавын хүүхэд чөө